хандахтай энэ орлогыг зөв төлөвлөх. Одоо би энийг баг гишүүн баснаас хойш хэлж байгаа юм л та. Орлогоо их зөв төлөвлөх хэрэгтэй. Энэ цамаан байдлаа одоо засах хэрэгтэй. Төсвийг төрийг их цомхон болгох хэрэгтэй. Тэгээ энэ гурван зүйл ер нь маш чухал та. Ямар ч одоо төлөвлөгөө баталсан, ямар ч хөгжлийн загвар боловсруулсан ер нь бид бол Монгол улсад бол боломж байгаа. Монгол улс бол мөнгөтэй улс, баялагтай улс. Тэгээ энийг ер нь гэхдээ нэг юм удирдах авч явж байгаа хүмүүс бол чадахгүй байлээ л дээ. Тэгээ би өөрийгөө нэг дэвлэж ярьж байгаа юм биш. Ер нь бол одоо мөнгөтэй юм уу ер нь бизнес аж ахуйтай харьцаж үтсэн хүний нүдээр харж энэ улс орны хөгжлийг харахгүй бол ер нь гадан ганц одоо зүгээр нэг сайхан сэтгэлээр бол энэ асуудал бүтэхгүй л дээ. Тэр нь бол санхүү мөнгөтэй холбоотой асуудлаар оюун эрдэнэ засгийн газар бол маш том алдаа гаргасан. Энийг бол би баян хэлж залруулж ирсэн. Зөндөө лад болж ирсэн. Одоо энэ Зандар шатрын засгийн газар энийг бол давтахгүй байх хэрэгтэй. Цаашдаа бол одоо Монгол улс бол энэ орлого талаа маш зөв төлөвлөдөг. Худлаа хийсвэр одоо чадахгүй байдлаар төлөвлөөд одоо өнөөдрийн байдал үүсэж байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр одоо нүүрс гэхэд одоо нүүрсний орлого 3 их тэрбум доллараар тасарсан байна шүү дээ. Тэгээ бит хэмжээний яг нэг юм яваад идэг. Тэгээ мөнгө байхгүй. Зис чинь бол эрэндээ оюу толгойн зис бол зүгээр л юу шүү дээ. Зүгээр л эдийн засгийн үзүүлэлт. Орлого гэж байхгүй. Амнаат нь 5%. Тэгээ энд одоо сонсголт хийж байгаа хүмүүс одоо мэдж байгаа бол үү. Тэчнээ сая тонн зис гарлаа. Тэднээс одоо тоон алт гарлаа гэдэг бол тэр бол Монголд ер нь их хамааралтай биш. Тэр орлого бол гэж байхгүй. Тэгээ энийг нөхдөг гол зүйл бол нүүрс байна. Тэгэхээр нүүрсээ бид одоо яг өнөөдрийн байдлаар бол бид нүүрсээ олигтой үнээр зарч чадахгүй. Тэгээ янз янзаар тайлбарладаг. Гарчаагүй байна л та. Аливаа зүйлийг ер нь эдийн засгийн нүдээр харж бүсээ чангалж ийж энэ улс орны яг хөгжлийн суурь тавигдах юм байна л дээ. Тэн цаашд энэ хөгжлийн төлөвлөгөөн дээр энийг анхаарна үсттэй. Түүнээс биш одоо тийм гой зүйл барилаа дэглээ инглээ гэдэг энэ бол нэг тийм сайхан зүйл болохгүй л дээ. Тэр даваа сүрэн гишүүнээ хэлж байгаа гол зүйл дээр гишүүдийг анхаарлаа хандуулдаг байх ёстой гэдэг дээр би бол санал нэг байгаа. Тэгэхгүй хэд сарнисан хэд одоо гол асуудлаас холдсон зүйлүүд одоо их ярьдаг болсон байна. За дэмжиж байгаа гэдгийг хэлээ баярлалаа.